TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Сайн бацгаана уу? Эрхэм сонсогч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Гэрлээ байна. Тэгээд нэвтрүүлэгтээ хамт байгаад маш их баярлалаа. Тэгээд бидэнд ирсэн зарим загтлуудын талаар та бүхэнтэйгээ хүргэе гэж шийдсэн. Тэгээд энд хөндөгдсөн нийтлэг санаанууд яаж сайн эр хүнийг олох вэ гэсэн асуултууд байгаа. Тэгээд жимсээ чи юу гэж бодож байна энэ талаар? Миний бодлоор тухайн эмэгтэй эрчүүдээс юу хүсэж байгаагаас шалтгаалах байх та тий. Их мөнгө олдог байна уу? Ажилтай, орлоготой байна уу? Халамжтай байна уу? Эсвэл бүр хүүхдүүдтэй сайн аав байгаасаа гэж хүсдэг ч юм уу? Иймэрхүү зүйлүүд байдаг бах та. Гэхдээ магадгүй энэ бүгд сайн нөхрийг тодорхойлдог юм билүү те? Би сайн хэлж мэдэхгүй байна л да. Энэ бүгдийг сайн биелүүлдэг байхыг хүсээд байна уу? Тэгвэл асуулт нь арай өөрөөр баймар санагдаад байна л да. Ер нь нөхөр болох хүнээс сонгоход юун дээр анхаарах вэ? Ямар чанарыг нь харах вэ гэд гэвэл арай зөв юм байх болов гэж бодож байна. Би нөхрөөс өнөөдөр бидэнтэй нэгтгэхийг хүссэн байгаа. Тэгээд өнөөдрийн зочин хангаа байна. За сайн байцгаана уу. За урьсанд баярлалаа. Тэгээд сонголтын тухай ярьж байгаа те. Тэгэхээр энэ сэдв бас надад их чухал юм байгаамаа. Ер нь ягаад тэгэхээр би нөгөө дөнгөж шинээр гэрэлсэн бас шинэхэн нөхөр. Тэгээд тийм болохоор сайн хайнуулахыг ч бас хүсдэг. Тэгээ гэр бүлдээ бол мэдээж яг босод ирчүүдээ адил сайн сайхан байгаасай л гэж хичээж байгаа нэг эр хүн. Ер нь би бодохдоо нөгөө эмэгтэйчүүд маань ханаа сонгохдоо ухаантай хандаасай л гэж би ер нь боддог. Ягаад тэгэхээр эмэгтэйчүүд амьдралынхаа туршид хийх хамгийн чухал сонголтуудын нэг хань нөхрөө сонгох юм уу л гэж би ойлгодог. Ер нь муу сонголт хийчих юм бол тэгэл хэцүү шүү дээ. Ер нь амьдрал урт хугацаанд хэцүү байдаг. Тэгэл ер нь л эмэгтэйч гэлтгүүл дээ. Эрэгтэй эмэгтэй бүх хүн л хэцүү амьдрал битэд туулаасай л гэж би хүсэж байгаа. За тэр ч утгаараа те эмэгтэйчүүд илүү өөрсдөлт өртөж байгааг одоо эмэгтэйчүүд илүү их өрсөлдөл одоо ачааны хүндийг бас тодорхой хэмжээд үүрдэг болов уу гэж би бол бодож байгаа. Энэ бол нууц биш баха. Харин тийш үү те. Тэгэд ямар хүнтэй сумаар байгаадаа биш харин ямар хүн сонгож байгаагаа хинуур одоо харж хандах хэрэгтэй гэж бас боддог л доо тий. Бас нэг асуудал нь эрэгтэй хүний юу бодож байгааг эмэгтэй хүн тааж чадахгүй шүү дээ тий. Ер нь тийш үү тий. Тий. Хоёр ондоо тис өөр хүмүүс шүү дээ. Ер нь бол тийм учраас нэг санал тавьснаар би энэчээ байгаад. Тэгээд ер нь гэрлэх гэж байгаа эмэгтэйчүүдтэй нэг зарим нэг анхаарах ёстой зүйл хэрвээ байвал эрэгтэй хүнийхээ зүгээс би жоохон ч гэсэн дэм тос болох болов гэж бодоод энэ чи ирсэн. Эцэст ирчүүдийг л мэднэ л дээ тий. Ер нь тийш дээ. Ер нь ямар ч соёл иргэншил цаг хугацаа орон зайнаас үл хамааран үнэн байдаг. Бас жанжин шугам алдагддаггүй, хазаадаггүй зарим нэг зүйлс бол байгаа шүү дээ тий. За нөгөө зааг үл яагүй гэдэг шиг тий. Тий, ер нь бол тийш дээ. Тэгэхээр өнөөдөр бидний эргэн тойронд олон гэр бүлүүд харилцаанаасаа болж одоо салгалтаар харилцаагаа дуусгаж байгаа тийм тохиолдол зөндөө байгаа. Тэгээд харамсалтай нөхөр эхнэр хоёр хоёулаа ялангуяа гэр бүлд байгаа хүүхдээ маш ихээр хороодог. Би ч гэсэн тэр замыг туулсан л да. Анхны эхнэр маань надтай хамт амьдрахыг хүсээгүй учраас намайг орхиод явсан. Ер нь тэгэл би хичээсэн ч гэсэн тэгэл тэр хүн бол татгалцсан. Тэгэл яах ч арга байхгүй, явуулахаас өөр аргагүй байгаагүй надад бол. Тэгээд энэ бол тийм амархан бол байгаагүй. За гэр бүл салтад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн айл нь л ер нь бол хэцүү байдаг. Ер нь би бол зөвхөн охироод байгаа нь биш. Тэгээд эмэгтэйчүүд ихэнхдээ хүүхдээ ганцаараа өсгөнө гээл аваад үлдчихдэг те. За энээс болоод нөгөө хүүхдээ болоод салахгүй одоо иймэрхүү гих мэдчлэн иймэрхүү сонголтуудаас болоод Бурхны өгсөн гэр бүлийн аз жаргалыг мэдэрч чадгаа болдог. Амьдралын янз бүрийн асуудлаас болж. Харин одоо би бол маш аз жаргалтай гэр бүлтэй. Тэгээд бусдыг бас тийм байгаасай л хүсдэг. Ер нь гэр бүлийн аз жаргал эрэгтэй эмэгтэй хүмүүсийг адилхан сэтгэл хангалуун болгодог гэж би ойлгодог. За эмэгтэйчүүд минь ээ. За та бүхэндээ хандаад хэлэхэд Бурхны хэлсэнчлэн ийдэг, чамайг хайрладаг, халамжилдаг тийм л хүнийг нөхрөө болгож сонгоорой. Би эрэгтэй хүнийхээ хувьд бусад эрчүүдийн бодож, сэтгэж байгааг мэддэг болохоор эрчүүдэд байх ёстой зарим нэг зарчим чанаруудаас хуваалцах гэж байгаа. Хуваалцъя гэж бодсон юм. Мэдээж юуны төрөнд эрэгтэй хүнийг нөхрөөс болгож сонгох гэж байгаа бол
тэр хүнийхээ сайн, муу шин чанаруудыг анхаарч үзэх хэрэгтэй. Сэтгэл хөдлөл мэдрэмжэндээ хөдлөгдөж онцлон бодож үзэх хэрэгтэй. Зарим нэг шин чанарыг тоохгүй өнгөрөөчих үедээ тий. Хайр дурлалын нөгөө мансуурлаасаа болоод тий. Хэрвээ ямар нэгэн зүйл нь таалагдахгүй бол нухацтай бодож дотны найз ч юм уу аав ээжтэйгээ ярилцаж үзэх хэрэгтэй. Яг тэр хүмүүс чинь гаднаас байгаа учраас нөлөөлөх боломжтой гэж бодож байгаа. Бурхан гэрэлтийг амьдралын турш дүрлэлцлэгээр тооцоолсон байдаг учраас энэ хугацаанд цуцлах эсвэл харамсаж өнгөрөх үедээ гэдэг бол маш харамсалтай шүү дээ тий. Ер нь чиний бодлоор хамгийн их болгоомжтой байх зүйлсүүдийн одоо жагсаалтыг гаргана гэвэл юу ах вэ? За наад чих чухал. Нэг за яг ер нь бол ихэнд нь би бол тэгж бодож байна. Ер нь найз залуу чинь ер нь бол худлаа ярьж байвал хэнийг нь худлаа ярьдаг бол чамд ирээдүйд худлаа ярина л гэсэн үг. За дээрэс нь унтаал тий ямар нэгэн байдлаар үд болтол. Тий нойронд одоо хамаг цагаа өрдөг бол тодорхой хийсэн ажилдаа төвлөрдөггүй, ажлаа хаан ханддаг байх боломжтой ер нь бол. За тэгээд мэдээж нэг муу зуршил болсон хар таймих арих одоо тий мөрөөдөө тоглоом гэх мэтчлэн ийм элдв янзын зүйлс татагдж байгаа бол энэ бол хэцүү. Энэ орлогод хүний ер нь санхүүгийн хувьд ч гэсэн эрүүл мэнд сэтгэл санааны хувьд маш олон талаараа тэр ир хүнд бол маш сөрөг нөлөө үзүүлдэг гэж би ойлгодог. Тэгэхээр ирээдүйд танай өрхийн орлогоос ер нь хэцүүдүүлнэ л гэсэн утгатай. Тэгэхээр хамгийн аюултай нь ийм муу зуршлууд ирээдүйд зан авирт нь шууд нөлөөлдөг. За тэгээд гэр бүлийн хүчирхийллийн эхлэл болох нь ч байдаг. Тэгэхээр тэр хүнээ таньж мэдэх хангалттай цаг гаргасан уу гэдгийг өөрөөсөө нэг асуух хэрэгтэй. Тэгээд гэрэлтийг салтаар төгсөхгүй тулд цаг гаргах нь чухал хэрэгтэй. Эхлэхээс өмнө сайн бодоод, эхлэхээс өмнө өөртөө жоохон бодох цаг өгөөрэй л гэсэн үг. Тэгэхээр эмэгтэйчүүд бод байдалд биш амлалтанд итгэж гэрлэх нь үнэхээр харамсалтай шүү. Ирээдүйд байхгүй зүйлийг амлах нь бол маш түгээмэл гаргадаг алдаануудын нэг гэж би боддог. Ер нь бодвоштой юм байна те. Одоо харин нөө сайн талуудыг ярилцъя. Тэгээд эрчүүдэд байдаг хамгийн сайн зан чанаруудыг цэвэрч, үнэн шудраг байдал гэж одоо би боддог. Тэгээд ийм зан чанартай хүн амьдралын бэрхшээлийг туулсан ч гэсэн уг чанар нь ерөөсөө өөрчлөгддөггүй. Уруу татлагад бас нэг ороод идэггүй. Нөгөө занжин шугамаасаа хазаахгүй одоо гэж үздэг, боддог, одоо хардаг. Ер нь бол яг үнэн те. Энэ цэвэр мөс чанартай хүн ёстой тийм уруу татлагад орох нь ерөөсөө ховор. Яг орсон ч тэгээд нэг сүртэй одоо асуудал тариад байдаггүй те. Ер нь мөнгө төгрөг болон харилцааны хувьд ихнэрээ хуурахгүй үнэж хിവэрэ байна гэдэг бол хамгийн үнэж чухал чанаруудын нэг. За ер нь амлсан үгэндээ хүрдэг цэвэр мөс чанартай ийм хүнийг олно гэдэг бол амархан биш л дээ. Гэхдээ бол ер нь бол ийм хүнтэй уулзраад түүнтэй гэрлүүл ер нь яг л чиний хүсэн хүлээж байгаа амьдралын тэр аз жаргал одоо харамсалгүй нэггүйгээр л амьдрал чинь өнгөрнө гэсэн үг. Тийм учраас цаашдаа олон санаа зовлт, сэтгэл түгшүүр эдгээр зүйлсээс бүгднгээс нь та ангид байна л гэсэн үг. Тийм нэр нэг ийм үзэл хүмүүсийн донд байдаг штэ тий. Нөгөө нэг сайн хүнийг л олчвол бусд нь болондоо л гэж тий. Нэг тийм яриа байдаг штэ тий. Тэгтэл арх тамхи хэрглэж зодод зовоохгүй ч гэсэн үзэл бодол нь таарахгүй тийм хүмүүст ер нь зан чанар нийлэхгүй байх нь ер нь бол асуудал гаргадаг л байхгүй юу? Тийм. Ер нь бол зөвхөн муу зуршлын асуудал биш штэ тий. Тэгэхээр ижил сонирхолтой, адил сэтгэдэг, бас л адил үн цэнтэй одоо тийм хүнтэй л байх нэг чухал байдаг. Тэгэхээр ер нь бол итгэл үнэмшил бол яг энд бол асар чухал байр суурь эзлэнэ. Чиний итгэл үнэмшилтэй адилхан итгэл үнэмшилтэй хүн байвал илүү их зүгээр байдаг. За би ер нь өөрөө бол христэгч хүн. Тийм болохоор ирээдүйн гэрэлтийн талаар маш тууштай залбираарай л гэж хэлнэ. За ер нь тийм ч байсан ер нь ямар ч үндэстэн, ямар ч ухаантай байсан гэсэн Бурханаас ирээдүйн нөхрөө сонгоход туслаарай гэж гуйх л хэрэгтэй. Би бас нэмжлэхэд би аль хэдийнэ буруу сонголт хийчихсэн гэж бодож байгаа хүмүүст хандаад найдар байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд таны зүрх сэтгэлийг өвтгөж байгаа зүйлсийг Бурхан мэдж байгаа. Тэгээд тэр танд сайн сахныг авчрах чадaltaй гэдгийг битээ мартаарай. Юуш тохиолдсон бай таны гэсэн Бурханы хайр хизээч өөрчлөгдөхгүй. Тэр танд үргэлж сайн сахныг хүсдэг шүү гэдгийг бас битээ мартаарай. Тэгэд нэмэлтээр би бас өөрийнхөө түүхийг бас товчхон хуваалцмаар санагдлаа. Тэгээд би хүнтэй суухгүй нэлээд удаа явсан л да. Тэгээд гэрлэх хүнээ олох санаатай нэлээд хүнтэй бас болцож бас үдчихсэн таарч тохирох хүнээ олохгүй л байгаад байсан. Тэгэд мэдээж сайн нөхрийн төлөө Бурханаас үргэлж залбирч гуйдаг байсан. Харин эцэст нь би хангаатай уулзсан, хангаатай учирсан. Бурхан биднийг учруулсан гэдэгт үнэхээр итгэдэг. Би Бурханд хайртай сайн хүнтэй гэрлсэн. Нөхрийн маань өнөөдөр хуваалцсан зүйлс та бүхэнд тусдын болтох баха.
Тэгээд ханичлалын төлөө Бурханаас гуйн залбираарай гэж би бас дахиад хэлье. Төгс хүчит миний Бурханы зэн огт хийж чадахгүй зүйлгээж нэг ч үгүй бидний бүхий л бодлыг минь бидний бүхий л хүслийг минь бидний бүхий л мөрөөдөл бүх надвар минь Үнэн шудраг миний Бурханы зэн Бидний бүхий л бодлыг минь та өөрчилж чадна Огт бүтэхгүй зүйлийг үйлдэн Өгсөн нэг амьдруулагч Эзэн тантай зөвлөхэнч үгүй Эзний үгэнд итгэж найдан гүн газар руу тоороо шидэн Өнөөдөр түүний гайхамшигтай ажлыг хараарай Эзний үгэнд итгэж найдан итгэлтэйгээр тоороо шидвэн Итгэж нэгэнд чадахгүй зүйл үгүй Үнэн шудраг миний Бурханы зэн Бидний бүхий л бодлыг минь та өөрчилж чадна Огт бүтэхгүй зүйлийг үйлдэн Өгсөн нэг амьдруулагч Эзэн тантай зөвлөхэнч үгүй Эзний үгэнд итгэж найдан гүн газар руу тоороо шидэн Өнөөдөр түүний гайхамшигтай ажлыг хараарай Эзний үгэнд итгэж найдан итгэлтэйгээр тоороо шидвэн Итгэж нэгэнд чадахгүй зүйл үгүй Эзний үгэнд итгэж найдан гүн газар руу тоороо шидэн Өнөөдөр түүний гайхамшигтай ажлыг хараарай Эзний үгэнд итгэж найдан итгэлтэйгээр тоороо шидвэн Итгэж нэгэнд чадахгүй зүйл үгүй Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна. Библиэд Ребека гэдэг бурханд итгэдэг, сайхан зан чанартай нэгэн залуу эмэгтэй түүх гардаг штэ. Тэр бүсгүй Авраамийн хүү Исаактай бас гэрэлдэг байгаа. Гэхдээ маш том алдаа гаргадаг. Энэ талаар бас Библиэд бичигдсэн байдаг. Тэгээд энэ талаар Пүүжа маань ирсэн байгаа. Пүүжа маань яг Ребека маань яг ямар алдаа гаргаад яасан талаар биднэрт ярьж өгөх болно. Сайн уу Пүүжа? За сайн байцгаана уу, хамт байгаад баяртай байна. Баярлалаа. Урилгыг хүлээн аваад ирсэн баярлалаа. За би та нартайгаа Бурхны үг болох Библиэс энэ төвийг товчхон хуваалцъя гэж бодож байна. За энэ бол хуурам мэхлэлт, уур хилэн, хайр дурлал, зөрчигдсөн амлалт биелүүлсэн амлалтуудын тухай юм аа. За хангай маань өнөөдөр бидэнд зөв бүхний төлөө залбирч гэрлэлтийн нөхцөл байдлаа шийдвэрлэхэд Бурханд итгэх итгэл тусалдаг тухай гэж ярьлаа шүү дээ. За манай түүхийн гол баатрын нэг Ребека маань залбирч Бурханаас зөв бүхний гуйсан болов.
За магадгүй тэр тэгсэн баг. За Ребека бол Эхлэл номын 17-гийн 5-д одоо Авраамд одоо олон үндэстний эцэг болж олон сая үр удамтай болно гэсэн одоо Бурхны амлалтын одоо нэг хэсэг нь болсон бүсгүй байгаа. Тэгээд тэр зөв хүнийг олсон. Библиэд Исаак түнд маш их хайртай гэсэн байдаг. Исаак ч бас зөв эмэгтэйг олсон. Библиэд эхийнх нь нас барсны дараа тэр түүнийг онцгой тайдгаруулсан гэж бас хэлсэн байдаг. За хэдийгээр Бурхан Авраамд одоо өгсөн амлалт байсан ч Исаак, Ребека хоёр 20 гаруй жил ямар ч одоо хүүхэдгүй байгаад байсан. За Эхлэл номын 25 дугаар бүлгээс бид Исаак, Ребека хүүхэдгүй байсан тул түүнд хүүхэд өгөхийг их эзнээс гуйсан гэж уншдаг. За тиймээс их эзэн Исаакийн залбиралд хариулаад эхнэр нь одоо бүр хүүхэд төрүүлсэн. Гэхдээ төрүүлэхдээ бүр ихэр хүүхэд төрүүлсэн байдаг. За мэдээж одоо ихэр хүүхэд өсгөх хэцүү. Тэгээд Исаак, Ребека хоёрын хувьд одоо бүр ч илүү хэцүү байсан асуудал нь бол одоо тэр ихийн хөвлөд байхдаа одоо дайсагналцж байсан явдал гэж байна. Цаг нь ирэхэд одоо ингээд ихрүүд мэндэллээ. За ихэр хөвгүүд мэдлэхдээ одоо өөр өөрсдийн гэсэн онцлогтой төрсөн. Ихэр хүүхдийг төрөхөд одоо хамгийн ихэнд гарсныг нь одоо ах нь гэдэг штэ. Исаак, Ребека хоёрын ууган хүн одоо маш их тийм үсэрхэг хүүхэд байсан. Тэд хүүдээ одоо Исав буюу үсэрхэг гэсэн утгатай нэр өгсөн. Тэгээд харин нөгөө ихэр нь ахыхаа өсхийнөөс атгсан байдалтай төржээ гэсэн байна. Тэгээд тэр нь болохоор мэхлэгч гэсэн утгатай Яаков гэдэг нэрийг одоо хайрлсан байгаа. За хоёр хүү өсхийн хэрээр одоо аав Исаак нь үсэрхэг Исавыг хайрлаж, ээж болох Ребека нь хуурам мэхлэгч Яаковыг илүү их хайрладаг байжээ гэж Библиэд бас бичсэн байдаг. За хүүхдүүдээ одоо ялгууртай хайрлах нь гэр бүлийн хувьд одоо тиймч эрүүл харилцааны одоо арга биш ээ гэдг нь энд тодорхой харагдаж байна. Гэхдээ тэдний гэр бүл ийм л байж ялгууртай ханддаг гэсэн. За хүүгүүд өсөж өндийж 90 цент хүрлээ. Исав нь чадварлаг анчин болсон, харин Яаков гэртээ үлдээд хоол хийх дуртай байж. За тухайн үеийн Израильчүүдийн соёлд одоо айлын ууган хүү болж төрөх нь маш том хариуцлага төдийгүй одоо ууган хүүгийн эрх гэдэг маш онцгой эрхийг эдэлдэг гэж. Ер нь манад ч гэсэн бас ууган хүүч бас нэлээд онцгой эрхтэй шүү дээ, тийм ээ. За тэр нөгөө яриад байгаа онцгой эрх гэдэг нь одоо Бурхны ёроолыг хүртэх эрх байгаа. За энэ удаа Исаакийн том хүү Исавт одоо тэр эрх нь яа гаргагүй өгөгдсөн. Харамсалтай нь одоо мань Исав тэр эрхээ үл тоомсорлоод одоо дүүдээ нэг аяг хоолноос өгсөн талаар одоо Библиэд өгүүлдэг. Та хоёр бодлоо. Тэр том одоо ёроолигтэй зүгээр нэг аяг хоолноос өгсөн гэж бодохорч та бүр нэг тийм яаж байгаа юм бэ гэмээр байгаас тээ. Харамсалтай. За тэгээд олон жилийн дараа одоо Исаак маань хөгшрөөд хараагүй болсон хойноо одоо том хүүгээ ёроолоор одоо ажиллах цаг нь ирлээ. Одоо өгөхөөс өмнө те. Тэгээд яг Бурхны ёроол ингээд ааваар нь дамжаад аавынхын үгээр ингээд ирдэг байна шүү дээ. За тэгсэн одоо баг хүүдээ илүү их одоо хайраа зориулж байсан Ребека одоо энийг нь сонсоод эцэг Исаакийн одоо хуурч мэхлэг аргыг хүүдээ зааж өгсөн. За ингээд нөгөө ууган хүүгийн эрх Яаков их болж та баталгаажлаа. Одоо юу юм даа нөгөө Библиэлд гардаг л да. Ингээд нөгөө ах нь үсэрхэг болохоор Яаков болохоор үсэрхэг биш болохоор ингээд хурганы арьсаар ингээд гарыг нь ороогоод хүзүүг нь ороогоод ингээд хуурсан байдаг. За энэ одоо хуурам эхлэлт нь ах トゥ хоёрын хооронд одоо маш их хорсол одоо үзэн ядалтыг ингээд өөрийн ирэхгүй үүсгэсэн. Угаасаа ойлгомжтой. Ингээд өөрийг нь ирсэн чи аль хэдийн ёроолыг нь өмнөөс нь авчирч одоо хинжил одоо Тийм шүү дээ. тийм үстэй. Би бол байсан бол одоо тэсгүй бах. Тийм шүү. Бараг л нөгөө өв залхамжлах булаалгаал хэрүүл маргаан болтг шиг л тийм. За тэгээд эцэст нь одоо Исав маань тэрнийг дүүгээ тий одоо халахаар төлөвлөж байсан. Ребека одоо энийг нь мэдээд дахиад зайлмих гаргаад Яаковыг одоо цугтахад нь тусалдаг.
За тэгээд цаг хугацаа өнгөрөөд ахаасаа зогтсон Яаков маань одоо өөрийн эцгийн нутагт одоо амьдарч суух болоод тэг гэр бүл зохиохоор шийднэ. Тэгсэн ахыгаа одоо хуурам эхэлж байсан тэр өөрөө 7 жил хууртаж амьдарсан түүх одоо Библиэд байдгаа. Одоо нэг үзэсгэлэнтэй эмэгтэйг харсан те. Тэгээд тэр эмэгтэй хэдлээ ингээд 7 жил. Тэгээд тэрнээс олон жил ингээд бас ажилдаг. За тэгээ худал хуурмаг нь илүү их худал ярихад хүрэгдэг. Хуурч мэхлэхийг Ребекагийн адил одоо хүүхдүүдтэй заах нь зөв зүйл огтхонч биш гэдэгтэй. Одоо та хоёр маань ч гэсэн санал нийлж байна сте. Тэгэд одоо энэ түүхээр бид ямар сургамж авч үлдэх ёстой вэ гэхээр хэрвээ та одоо хань ижилтэй болохыг хүсэж л байгаа бол танд одоо хуурч мэхэлдэг хүн биш харин итгэж болох хүн л хэрэгтэй. Итгэж болох хүн. Бас та өөрөө хэн нэгний хувьд итгэл даах одоо тэр хүн нь байгаарэ. За энэ түүх бидэнд одоо аливаа зүйлийг өөрсдийн бодол санаагаар хийхээс илүүтэй одоо бурханд итгэж нөхцөл байдлыг түүнд даатгах хэрэгтэй гэдгийг одоо зааж байгаа. Ребека залуу өсөх байхдаа одоо бурханд итгэх итгэлээр дүүрэн байсан. Магадгүй бурхан тэрэнд одоо хэрэгтэй бүхнээр хэрхэн хангасныг санах хэрэгтэй байсан баг. Хэрэгтэй бүхнээр. Одоо бид хуурам эхлэхийг дэмжих одоо ямар ч шаардлагагүй. За хэрвээ одоо бид үүсээд байгаа нөхцөл бүрээ бурханд одоо үлдээх юм бол тэр бидний төлөө хамгийн одоо сайн зөв арга замыг заах нь дамжиггүй. За хангагийн одоо өмнө хэлснээр бурхан бидэнд болоод бидний гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсдэг учраас түүнд хандан залбирч тусламж гуйцгаая гэж би яг одоо бас хүсэж байна. Тэгээд хамтдаа бас товчхон залбирая. Хүндэт бурхан эцэг минь ээ. Бидний хүн нэг бүрт хамгийн сайн сайхныг хүсдэгт тань баярлалаа. Та биднийг бүтээж, хайрлаж, бидний харилцаанд санаа тавьдаг. Танд баярлалаа. Та гэр бүл доторх харилцаагч гэсэн хинэж байгаа гэдэгт бид бүрэн итгэж байна. Бурхан минь бид асуудлуудаа өөрсдийнхөө шийддэг биш. Таны тусламжийг хүлээдэг, итгэж найддаг байхад биднийг сургаж өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. Найдар доторх эмгтээчүүд нэвтрүүлгийг та сонсож байна. Та бурхан Библиэд бичсэн шигэ хүмүүсийг удирддаг хിവэрэ байгаа болов гэж бодож байж магадгүй. Заримдаа би яагаад бурханы дуу хоолойг тод сонсдгүй юм болоо? Эсвэл бурхан яагаад Библиэд гардаг хүмүүс шигэ миний амьдралыг одоо зохицуулдгүй юм болоо гэж боддیں۔ Хэдийгээр тэр миний болон таны амьдралд өөр зүйл хийж болох ч тэр биднийг хайрлаж удирдсаар байгаа гэдэгт итгэлтэй байгаарай. Тэгэд бид бусдын зөвлөгөө эсвэл амьдралын туршлагаас суралцаж болно. Гэхдээ хамгийн сайн арга бол бурхан болон түүний замуудын талаар чадах чинээрээ суралцах явдал юм шүү. Нэг сайхан нортой сайхан өдөр байгалийн сайхныг хараад гадаас авахар үнэхээр тийм нэг амар тайван тийм нэг үдсгэлэнтэй сайхан мэдрэмжийг бид нар авдаг штеп. Бурхантай хамт байх нь яг л ийм мэдрэмжийг бид нарт өгдөг байгаа. Тийм шүү. Бас эсвэл харанхуй хүүтэн эзгүй талд ганцаараа байгаа юм шиг мэдрэмжийг одоо мэдэрж байвал тэнд ч бас бурхан тантай хамт байгаа. Тэр таныг хэрхэн зоож байгааг мэдж байгаа. Тийм шүү тий. Заримдаа бид нар нөгөө ганцаардал тунд ер нь харанхуй агууд байгаа юм шиг, харанхуй тэмтчээ явж явах үед ч гэсэн хөндөд байгаа юм шиг тийм хөндий хоосон мэдрэмжүүд төрж явахтар ч гэсэн бурхан хамт байдаг. Бид бас ганц бие салсан, бэлгэсэн байсан ч гэсэн хамаагүй. Амьдралын маань хань байхгүйгээс болж гуниглах үе байдаг тий. Тийм Библиэд биднийг бурханы хүүхдүүд гэж нэрлэдэг тий. Тэгэхээр аав чин ямар ч нөхцөл байдалд хүүхдүүдэд хамгаалж одоо зөвийг зааж өгдөг шүү дээ тий. Тэгвэл амьдралдаа гаргах бидний хамгийн том шийдвэр бол гэрлэхээс илүүтэй бид нар бурханд найдаж бурханы хүүхэд болох шийдвэр л юм шиг байна шүү дээ тий. Яг зөв тий. Энэ бол маш чухал шийдвэр. Бурхантай хамт байж хүссэн үедээ өөрийнхөө зүр сэтгэлээ түүнд хэлж чимээгүйхэн ч гэсэн ярилцах хэн одоо маш чухал байгаа тий.
Бидний эх 7 хоногийн дугаарт ч гэсэн сонсогч таныг хамт байгаасаа гэж бид үнэхээр хүсэж байна. Хэрвээ та найз залуутайгаа харилцаандаа санаа зовж байгаа бол нөхөртөөгөө харилцаандаа санаа зовж байгаа асуудлууд байгаа бол бас хин нэгэнтэй ярихаас та үнэхээр ичээд эмээгээд тий сэтгэлээ нээж чадахгүй байгаа бол та бидэнд хандараа бид танд туслахад үргэлж бэлэн байгаа шүү. Тэгээ бидэнтэй холбогдоорой. Бид үргэлж нээлттэй байх болно. Таны бас үнэнч туслах зөвлөгч байх болно. Дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзалтлаа. Түр баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 9070751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.